Almas Movie Guide. Зуны 100-аатай улирлын хамгийн сүүлчийн сарын мэндэх 30 хоногийн дараа хичээл орлоо штэ. Аялалд явж амарч амтсан царайлгуудаа зориулаад залуусын заавал үзэх ёстой киноны нэг зүй эсэр багтах Европ трипийг ярья. Энэ бүх үйл явдал Америкийн нэг жаал ахлах сургуулийнхаа хонхны баяраар амар царайлаг найз охинд айгүй тэнэг хаягдсанаас эхэлдэг. Гол дүрийн залуу Скот бол гайчгүй, гавьяачгүй, байдгал нэг чүргэр залуу. Зүрхний анд Купер нь зөрж өнгөрөх охтыг зүгээр ч явуулдаггүй, ор хүнчлийн ажиллаар л охтыг төсөөлдөг олиггүй ирдэг чаваас. Сургуулийнхаа өдөршлөгээр сорггүй хоёр мань баха хандл балааг нь авъя гэсэн чинь баланга зурч бантанга хутахгүй юу зайлах. Үдшилхийг дөргиж үйсэн ганц тун араар чинь тавьж байсныг чи мэдээгүй Скотти ч шиг лол яаж яхад хаягдсан найз охиных нь шин найз залуу нь амар хоот бас гоцлол дуучин тэгснэ ой минь хайраа гэд өчигдөрхөн салсан найз охиныг нь өчир зүггүй үнсэж өнгөд яаж байгаа юм ч дөө хөөхий Скот маань мал болтлоо уугаад манарцаа орж ирэнгүүтээ Майки гэдэг имэйл бичилцдэг мангар хөөхөн герман охиноо эрэхтэй гэж бодоод эргүү дурак минь солиороо гэчтий яах вэ манай хүн явуулсан зурган дээр эрэхтэйг ингэ бодсон яаж яхад Майк хэрхэн ч урдаа унжуурахтай л гэж бодно үст. Тэгсэн Скотигийн дүүн өө ага энэ Майки гэдэг чинь Германд эмэгтэй хүний нэр штэ гэдгийг явуулсан зургийг дахиад хартлээ. Базар байна үгээр хэлж үзгээр өвчмгөө сайхан амтан байдгийн байгаа үсттэй. Амандаа орж ирсэн шар тусыг хилээрээ дүлгдэг би ямар дөнгөө юм бэ гэл гол нь харлаад холбоо барих гэсэн чинь нөгөөх нь айл үржээ блок хийчихгүй яач. За тэгээд зүрхний амт Купертэйгээ зуузаа холбож яваад алсгалын Европ дахь Америк хайрт Майктайгаа уулзаж уучлах ухаар явна гэх. Манай хоёр Лондонд ирээд санаандгүй нэг паб орсон чинь нөхөл бөмбөгийн улаан фанад хулигануудын байж таараад сандарсандаа найзлаад саваг өдөж уугаад саагж тасраад талаар нэг тараад унчихгүй юу. Дөнгөж сэрэл харсан дурлалын хот Парист нөгөө хэд нь дураараа дургиж дун чөмгөрөө жиргэж байдаг байгаа. Мань хоёр нөгөө хэдээс салаад явж байгаад ангийнхаа хоёр ихэр Жеми хоёртойгоо тараад бөө баяр хамт аялахар болдгийм байгаа үстэй. Женитэй багаасаа шороо идэж өссөн болохоор манай хэд эмэгтэй өнгөж тоодгүй. Жеми болохоор номын цагаан солиотой нерд баг л та. Манай хэд явсаар Амстердам орохгүй юу. Тэгсэн магцсан хүүхэн хурмандаа онгоны гişэр хамгийн гайгүй гэж бодож хамаг паспорт мөнгө билетээ хадгалуулсан багийн хамаагүй үнд хамаг юм өгөөд явуулчихдгийг. Нөгөө юу яаж хата. За тэр чих хог дээр үсэрсэн хэд маань унаанд дайгдах гэж байгаад хэл мэдэхгүй гагаар Берлин биш Братислав төрчихгүй чаас. Мөксөн балгас шиг хотод мөнгөний ханш унсан болж таарад байгаа хэдхэн доллараар балаа авна уу манай хэд. Нутгийн эмээг нь угаад тасраад манраад мангартаад хоёр их манд хоорондоо үнсэлцэж байдаг байгаа. Нүдний булаа шүдний сойз гэж Скотти Купер хоёр хараад нэг шок. Манай хоёр ухаан ороод бүр шок. Маргааш нэг Словакээр Берлинд хүргэж өгöd арай гэж зүрхээ чангалаад зориг гаргаад орсон чинь мань Мика Ром руу аяллаар явцсан байдгийн. Хорвоо чи хүний зовлон цадах болоогүй юу? За би харилуу. Гэл буцах гээд байжсэн Жеми надаас ууч хамаг юм алдсан юм чинь гээд хайрлаж явдаг ганц камера зараад Ром орох билет авчихноо бас ирэх хүн. Роми Ватиканд ирлээ. Скотти Купер хоёр Микаг хайж байгаад санаандгүй папламыг насурсан үед л дуургадаг хонхог зөгчдгийн. Скотти балкон дээрээс доор цугларсан олны дундаас Микаг олж хараад энэ үед манай Скоттиг хүмүүс шинэ паплам гэж бодол тэрвээр нэг алга ташаал кино. Манай хүн хайраа илчлэхийн даваан дээр баригдаад ашгүй азар хөл бөмбөгийн улаан фанаад хулиганууд нь авардаг. Ингиж нэг юм Скотти маань сэтгэлийн өглөөрхөн үгээ Микад хэлнэ. Энэний дараах хэсгийг дуугаар оруулж идэх үү чи нэмэх харамна юм биш. За. Манай хэд харахаар болж онгоцондоо суухад Жени Купер хоёр анх удаа биенээ дурлалыг харцаар ширтнэ. Энэ түрүү оруулсан аяа дахиад тавьж идэх үү? Харин манай Жеми түүхийн гоц их мэдлэгээр шууд ажилд өргөцсөн юм да. Скотти маань коллежд орж кино маань амар сайхандаа жаргасан юм аа. Нөгөө Мика хайчих гэж юу? Тэр хоёр нэг коллежийн нэг өрөөнд орцсон. Мика гэдгийг Майк гэж одоо төвгүүдийн өрөөнд оруулчихгүй юу? Йоо, дахиад нөгөө аяа тавьчих уу? Энэ хоёр яг яалаа л та. Шамта